Хосоор ишний микрофон. За бүсчилсэн хөгжлийн газраас хүн байхгүй гэж ойлгох уу те. Уг нь баймаар. За тэр саяны тээвэр логистик дээр бол одоо маш их судалгаанууд байдаг. Тэгээд сая энэ хөгжлийн төлөвлөгөөн дээр бол яг зөвхөн дархуул, чойр гэсэн юмнууд байх шиг байна. Жишээлбэл одоо манай Өрөнгай аймгийн 10 хэр хотод гэхэд томоохон тээвэр логистикийн төв байгуулахаар төлөвлөлт нь хийгдсэн. Орон нутгийнхын төр хувийн хвшлийн түншлэл гээд явж байна. Тэгээ нөгөө манай төр хувийн хвшлийн түншлэлийн хуулийн алдаанаас бол одоо цаг алдсан л да. Тэгээ одоо нэг сая төсвийн хуулийг дагаж орж ирсэн өөрчлөлтөөр арай цаг хугацаа хэмнээд энэ төсөл маань нэг урагшлах байх гэж ингэж найдаж байгаа. Түүнээс ч бол одоо төр хувийн хвшлийн түншлэлээр ганцхан замал хийгдсэн өөр одоо ямар ч амжилттай хэрэгжсэн төсөл одоо байхгүй байгаа. Тэгэхээр бас энэ эдийн засгийн хөгжлийн сайд төр хувийн хвшлийн түншлэлийнхаа хууль дээр бас онцгой анхаарч сайн ажиллаарай. Орон нутгуудаас бас За энэ хууль сайд Жадамбагийн хууль сайд хариулъя. Тэгэхээр төр хувийн хвшлийн түншлэлийг бүх төвшөнд дэмжиж байгаа. Одоо ТЭЦ 5. Энэ баян, энэ бөөрөлжүүд, энэ сэлэнг, за одоо энэ замуудын зам, хил бонтын замууд бүгд нэгээр явж байгаа. Тэгэхээр хаана санаачлахтай хөгжлийн бодлого тодорхойлж байгаа тэр орнууд юмаа тодорхойлол аваад тэр. Зарлаад үнэлгээн дээр нь тусдын болгоод хамтарч ажиллаад манай төр хувийн түншлийн газартай хамтраа засгийн газар сургуулаа хилцүүлэл гаргаад. Одоо бид нар эх тонд гэхэд одоо байдрагын 30 мегаваттын станцыг оруулах гэж. Хурд болгоноор л нэг нэгээр ороод урагшлаад байгаа шүү. Тэр энийг бүрэн ашиглаарай. Үнэхээр улсын төсвөөр дамжих боломж, санхүүжүүлэх боломж хязгаартай болж байгаа үед дандаа энэ чиглэл рүү. Одоо энэ л одоо хувийн хвшилтэй бид нар ажлын байр гаргая, боломж гаргая, бодлогын бүх дэмжлэг үзүүлье гэдэг нь энэ төр хувийн хвшлийн түншлийн энэ бодлогоор хэрэгжинэ. За санаачлахтай ажиллацгаагаарай гэж. За төр хувийн хвшлийн түншлэлч одоо хурдтай яваад хууль нэг сайн болцсон ч юу бол би зам тээврийн сайд байхдаа төр хувийн хвшлийн түншлэлээр энэ туулын хурдны замыг явуулах гээд 5-6 компани өөрийнхөө хөрөнгөөр бариад замын төлбөр аваад явчихгээд явж ирсэн. Төр хувийн хвшлийн түншлийн хуулиас маж гацсан. Монгол улсын баруун бүсэд, зүүн бүсэд ховдыг, дорндыг, өмнө говийг, хөвсгөлийг, нисэх буудлыг хувийн хвшлийнхэн бас гадны хөрөнгө оруулалтаа барья гэж яхад наад хуулиас ч маж гацсан. Дараад нь Улаанбаатараас замын үүдийн чиглэлд 4 хигний зам барья гэдэг асуудлаас явуулах гээд явж явах наад хуулиас ч маж гацсан. Төр хувийн хвшлийн түншлийн хуулиа өөрчилж байж хөрөнгө оруулалт орж ирэн төр хувийн хвшлийн түншлэлээр явна шүү. Тэр хууль өөрчлөгдөг байхад нэг төр хувийн хвшлийн түншлэлээр асуудал яваад байх нь юу бол? Тийм болохоор яаралтай төр хувийн хвшлийн түншлэлээ өөрчлөх асуудал оруулж ирэх инквайр сайд. Одоо бол яваад байгаа юм байхгүй ш наад хуулиарч. Харин ч хуучин хуулиар явж ирсэн юмнуудыг шинэ хуулиар гацаасан шүү. Хүн сурталтай хитрхи төр данхаар их мэдлэгдсэн. За бүсчилсэн хөгжлийг асуугаад байна. Энх хоёр сайдаа засгийн газар хэрэглэх байгаа. Сайд нараа дууд. За лавгсрын соронзон бол гэж асуулт асууя. Ирэхээр хариулж хосоо гişүнэ. За. За хосоо гişүн асуулт асууч. 1 минут. за бүсчилсэн хөгжлийн бодлого маань хэвээрээ юу? Нөгөө сонгуул Монголоо бид нар чинь бүсчилж хийсэн. Тэгээ бүсийн чуулганууд хийсэн. Тэгээ одоо сүүлийн үеийн хөрөнгө оруулалт төсөв төлөвлөгөөг харахаар одоо бүсчилсэн бодлогын юмнууд ер нь бага харагдаад байна. Тийм учраас энэ асуулт энэ бодлого дээр одоо ер нь ямар байр суурьтай байгаа вэ? За шадар сайд Нямтаашрын номтой 2. Хариулъя. За бүсчилсэн хөгжлийн бодлого сонгуул өгтүүлж гарч ирээгүй. Эртний түүхэн эдийн засгийн бодлогыг харах юм бол 1924 он хүртэл бол манайх босоо тэнглэхтэй бүсчилсэн хөгжлийн эдийн засгийн бодлого л явдаг байсан. За мэдээж тэр үед бол уул уурхай гэхээсээ илүүтэй хүнсүдэ аж ахуйн суур бодлого төр тулгуурлаж манай газар зүүн дотоод зохион байгуулалт хүртэл тэгж явж байсан. Тэгээ сонгуул өгтөж бол ердөөсөө гарч ирээгүй. Яа харахгүй бүсчилсэн хөгжлөөр бид нар явснаар дэд үтсийн нэг бодлоготой, хөдөө аж ахуйн нэг бодлоготой, уул уурхай нэг бодлоготой, аялал жуулчлалын нэг бодлоготой буюу экосистемийн зарчмаар л энэ эдийн засгийн платформыг бид нар харж. За энэ ажлыг авснаар
ямар ахиц дэвшил гарах гэж байна вэ гэж гол нь асуух гэдэг шиг байна. Тэгээ мэдээж энэ дэр бид нэр өнөөдрийг хүртэл нэг зүйл дээр бид нэр санаа зовж явах хэрэгтэй байгаа. Зягууцыг хариулчээ. Аж үйлдвэрийн газрын зураг өнөөдрийг хүртэл нэгдсэн байдлаар Монголын төрд байхгүй явагдах. Энийг бид нар бий болгож байж бүрчилсэн хөгжлийн бодлого төлөвлөлтийг зөв оновчтой гарганаа. За 2003 оны бүрчилсэн хөгжлийн удирдлага зохион байгуулалтын хууль маань өнөөдөр үйлчлэн хангахаа болсон. Тэгээ ажлын хэсэг нь гарсан тун удахгүй үзэл баримтлал хуулиа их хурд өргөн барьнаа.